Сайн байцгаана уу? Шинжлэх ухааны таны мэдхүйн одмон дөр сувагт тавтай морил хөтлөгч Инхбатын бэлтгэн хүргэдэг кино түүх нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн одмон дөр суваг, НТV телевиз, одмон дөр радио 83.3 107-аас дэлгэнээр хүрдэг. За энэ дугаарыг хүрэхэд дэмжиж ажилласан Отривын чөлөөтэй амьсгалын Отривын мөн аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээй Unitel дэмжиж ажиллаж байна. За өдрийн мэнд. За өдрийн мэнд Зэнглээ. Зэнглээ чи маргааш ороо завтай. Завтай штэ. Ингүй би нэг чи яах гэдэг юм бэ? За санийхаа зүгээр бит хоёр Челентанаг ярих гэж байгаа учраас түүнийг одоо маш мангар бүсгүүчүүдтэй хэрхэн мангар харьцдаг вэ гэдгийг зүгээр дөөрэж үзсэн тий. Амар тэнэгтэй бүр үнэхээр. Харин тий. За зөрүү дэрийг номхотгсон гэдэг кино. Энэ киног үзээгүй хүн Монголд байтугай дэлхийд байхгүй тийм үе байсан. Хачин зөрүүдээр үзэсгэлэнтэй бүсгүй хоёр хэрхэн танилцаад бие биентэйгээ дотносж байгааг маш хөвгчлөлтөөр харуулсан энэ кинонд Челентано гэх жүжигчин тоглодог. Тэгээ энэ киноноос энэ Адриано Челентано гэдэг хүнийг бид анхудаа олж хардаг тийм. За ив хавгууч юм шиг хэрнэ их эвсэлтэй. За хэнийг ч үл хайхарсан шиг хэрнэ бүгдийг харилж байдаг. Элия гэдэг дүрд энэ Челентано тоглосон баг. Итали гаралтай жүжигчин. За энэ кино ч угаасаа Итали кино л доо. За Адриано Челентано гэх энэ хүн маань 1938 оны 1-р сард Италийн Милан хотноо мэндэлсэн юм байна. 38 он гэхээр одоо тэртех 38 он байх нь. Өстө тэртех юм байна. Аавыг нь Леонито гэдэг. Харин ээжийг нь Гуидита гэдэг юм байна. Тэд тариачд байгаад том хот руу их цалинтай ажилд орохоор одоо ирээдүйг горилж Милан руу ирж байгаа юм байна. Ер нь маш ядуу айлгна. Тэднийх нэг хүүтэй, хоёр охинтой байхдаа Гуидито нь жирэмсэн болсон юм. Ингээд ураг гидсэнд байхдаа эндчдэг байхгүй. Цус багталт гэдэг одоо шалтгаанаар ингээд 40 гараа жирэмсэн босноос ийм харамсалтай үйл явдал болж. За 30-аад он гэхээр ангаа ухаан ямархуу байлаа. Одоо ч бас 40 наснаас дээш гэдэг бол хүндрэлтэй жирэмсэлт гэдэгтэй орно тийм. Эртээ тойлоо ингэж ирсэн чинь үгүй гэсэн байлээ. Би яг эмэгтэйчүүдийн хэмжээс асуусан хэрүүлэх гэж хэвгүй. Тэгээ нэрээ хүндрэлтэй доор нөгөө яс бэхжсэн байдаг учраас хүндрэлтэй 40-оос дээш насныхныг шууд одоо кесараар төрхөөр зөвлөдөг ш тэмчнэр. Тийм үү тийм. За ямар ч гэсэн ингээд эхнийх жоох ингээд дөрөвт хүүхдээ энэ хоёр алдчихж байгаа юм байна. Гэтэл ээжийн би хэдэн сарын дараанаас дахиад муудаад эхэлдэг байхгүй. Би нэг эндсэн охинтойгоо адилхан хүчин тусцсан юм шиг байгаа даа гэд санаа зовж исэн чинь харин тэр Гуидита жирэмсэн болсон байдаг. Тэгээ энэ мэдээг сонсоод манай хоёр ерөөсө баярлаагүй гэнэ. Яагаад гэвэл эхний хүүхэд нь эндчээд байдаг. Дахиад л тийм үйл явдал болох болов уу гэд маш их айцтай байсан юм байна. Ингээд ерөөсө шинэ хүүхэдтэй юу ч бэлдээгүй. Ерөөсө энд нь гэд бүрэн итгэцсэн байсан гэнэ. Гэтэл Италийн Бифана гэдэг Бифанагийн өдрийн өмнөх өдөр нь Гуидита маань 9 минут амарчаад дахин нэгэн хүүтэй болдог байхгүй. Гэтэл энэ Бифана гэдэг өдөр байгааз энэ тийм нэг алай хошин ч юм уу тийм одоо хүнийг тэмдэглэдэг өдөр юм байна л да. Зан чанар ихч гэдэг юм уу те. 4 сарын 1 шиг өдөр байх нь. За бараг л тийм гэж хэлж болно. Гэтэ арайч өөр юм шиг байна тэр. Ингээд нэг хүү төрсөн нь манай Челентано байхгүй. Одоо бодохоор нэг Ютаж өдөрч юм шиг. Бэлэг дэмбрэлтэй өдөрч юм шиг те. Ийм гоё өдөр төрсөн байна. За ингээд хүн болж чадахгүй гэж бодож байсан хүн. Тэг хүн болцсон. 9 минут гараад ирэхэд нь аав ээж хоёрнастай бүр хязгааргүй их баярлаад. Тэг бүрээсээ хайрын дээр тэр хайрлж өсгсөн гэдэг. Энэ хоёрын хамгийн хайртай хүн Челентано болж Адриано болж хурсан баг. Нөгөө нэг хүлээт баг байсан чинь гараад ирэнгүүт бүр хамгийн маа зориулаад эхэлж байгаа байхгүй. За бүх хүүхдэл хайрлаж байгаа л да. Гэхдээ хамгийн бага хамгийн их хайрладаг те. Хүмүүс яг ойлгох байхаа нөгөө энэндээ илүү хайртай гэж ярих муугач гэсэн. Яг нэг тийм бүр илүү ойр санагддаг нэг хүүхэд байдаг шүү хүмүүст. Тийм. За тэр бол Адриано баг. За энэ хүү эрүүл сар бол ямар нэгэн өвчнгөө өсч тарнсан баг. Гэхдээ ёстой өрөмний хүч хүүхэд байж. Ер нь өрөмний үт гэдэг нэр түүнд багтана. Маш сахилахгүй. Тэг зөвхөн гэртээ биш. Гараад хөршүүдийг тэр хавийг бүгдийг бужигн болдог. Ярцаатлж сайхан инээж байгаад л өста буулгаж өгдөг. Хөршүүд нь түүнийг газар хөдлөлттэй зүрлдэг байсан гэдэг. Оо за. Тэр Адриано хүү гараад ирэх юм бол тэр хаваар өстэй бүгд дуусаа гэсэн. Давагдашгүй хүчин зүйлээ. Стээр галзуур болдог гин. Эцэг их нь харин тэр бүгдийг харсан ч гэсэн хараагүй юм шиг.
ингээд хүн болгоноос хүүгээ өмөрч төгсгсөн юм байна. Мэдээж хамгийн хайртай хүн юм чинь тийм ээ. Гэхдээ хэмжээ хязгаарыг зааж өгөх хэрэгтэй байсан болов. Ер нь одоо ингээд сахилахгүй хүүхдүүд байгаад явдаг л да. Би харчаад ч гэсэн тэгж боддог байхгүй. Жохон даруулгатай баймаар юм шүү. За үнэн л хэлээ. Яа яг яавал гэж боддог байхгүй юу. Жохон дараад ингээд хүмүүжүүлэх хэрэгтэй болов уу гэж боддог юм. Гэхдээ бит хоёрын одоогийн өнөөдрийн ярих хүн бол хэрвээ түүнийг даруулгатай өсгөгдсөн бол хоёлаа түүнийг мэдэхгүй ч байсан байж болох юм. За Челентаног дөнгөж 1 настай байхад нь дэлхийн 2 дугаар дан эхлээд Итали улс ч гэсэн энэ дайнд гол тоглогчдын нэг болж оролцсон. Нөхцөл байдал маш хүнд байхад харин тентхийн ард иргэдийн ганц гэрэлтгийг дуу хөгжим байсан. Челентаногийн гэр бүл ч гэсэн бүгд сайхан хөгжимддөг. Энэ хүнд хэцүү цагийг тэд хөгжмийн ачаар даван туулсан гэж ярьдаг юм билээ. Тэр дунд ганц л хүн хөгжимд маш дургүй байж. Энэ бол мэдээж манай хүү баг. Адриано. Оо ямар сайн юм бэ. Харин манай хүн маань Италийн эртний аман зохиол, ёс уламжлалт бүр маш их дуртай. Тэдгээрийг сонсох их дуртай байж. Энэ нь бас цаашдаа ингээд давуу тал болоод явж байгаа. Хөгжим дургуйч гэсэн ёс уламжлалаа ингэж дээдлээд сонирхож байгаа гэдэг бас гоё юм тийм. За түүний хамгийн их дуртай зүйл нь зодтолтох. Найзуудтайгаа нийлээд энэ тэнд байнга зодтолтно. Ер нь өдөр тутмын ажил нь зодтолтох байсан гэж. Нийстан маш сахилахгүй хët. За мөн хичээл хийх, сургууль руугаа явах маш дургүй. Болж л өгвөл хичээлээ таслах гэж үздэг. Харин нэг удаа хичээлээ тасласан түүний амийг аварсан гэдэг. Хичээлийн цаг эхлээд хэдхэн цагийн дараа түүний суралцдаг байсан сургууль бөмбөгтөлтөнд өртөөд тэнд байсан ихэнх хүмүүс тэр дундаа сурагчд бүгдээрээ бөмбөгтөлтийн золиос болсон. Харин аав ээж хоёр нь энэ мэдийг Челентанод хэлээгүй мэлээ. Хоёулаа цаашдаа Челентано гэж явчихсан. За тийм. Тэгээд ямар ч байсан хэд хоног сургуультай явахгүй нэ миний хөө гэхэд тэр маш их баярлж байсан баг. Ашиггүй хазны коллеж шүү дээ тийм. Харамсалтай найзуудтайгаа бүгдийг нүхсэн гэдгийг тэр мэдээгүй байсан байхгүй. Бүр тийм амир. Мэдээж л дээ бөмбөгдсөн юм чи. Тийм. Харин энэ тухай ээж нь бүр сүлт хэлэхэд Челентано бүр маш их хүнд цочролд ороод тэгээд сэтгэлээ тайтгаруулсан нэг юм нь бурхан намайг маш том юм хийх гэж амьд үлдээсэн болоо да гэж бодсон гэдэг. За удалгүй дайнд дуусаад тэдний гэрийн нөхцөл байдал ч гэсэн арай дээрдэж байтал харамсалтай нь аав нөгөөд болчихдээ. Ингээд том хот дээж нь хүүхдүүдэд ижих боломжгүй учраас хүүхдүүдээ аваад өөр газар руу нүүдгий. Энэ шинэ газар ирээд Челентано өссөн тэр гэрээ тэ аавыгаа санаад нэг хэсэгтээ нэлээд их шаналсан байна. Гэхдээ ээж нь гэр бүлээ ижих гэж яаж хөдөлмөрлөж байгааг, яаж хүнд хэцүү ажил хийж байгааг хараад би энд ганцаараа зовоогүй шүү дээ. Миний ээж ч гэсэн миний гэр бүл бас зовж байгаа юм байна гэд. Тэгээд би ээжтэй бас туслах ёстой гэж бодсон байна. Ингээд нөгөө нэг уу гашуу одоо юу нэгдүүлээ гонхарлан эр зориг болж хувирсан байна. За хэдий том ахын байгаа ч гэсэн том ах нь аль хэдийн гэр бүл зохиогоо явцсан. Тэгээ өөрийнхөө гэр бүлийг яа гэж яаж нөгөө эдрүүгээ бас анхаарлаа болох. Ингээд Челентанод бас хамаг анхаар юу ирж байгаа. Хариуцлага ирж байгаа. Маш олон ажил хийж үзсэн. Ингэхдээ тэрээр сургуулаа хийцэн байгаа юм шүү. Шуудан зөөгч хийсэн. Хэвлэлийн туслах ажилтан, сантехникч олцсон бүгдийг хийчихсэн байна. Өглөө ажилдаа явахаас өмнө ээжийнхээ ажилдаг нэг клуб байдаг юм л да, хөгжмийн клуб. Тэнд очиод юутай кофе гэж вэ? Маслтай кофе гинэ. За шар тостой кофе. За тэгээ ойлгож байна. За шар тостой кофе уудаг байсан гинэ. Тэгээ одоо хүртэл энэ юугаа хадгалсан хэвээрэл байгаа. Энд гоё юу те. Кофе зүрхний инээ төрөл шар тостой гэсэн чинь. Яс гайхсан болохоор энэ өгүүлбэрийг оруулсан шүү. Эвгүүл өгдөг юм. За ингээ ээж нэг хөгжмийн клубд ажиллаад байдаг. Тэнд өдөр болгон очисон учраас хөгжмөд нэлээд дуртай болохтой эхлэн тавигдсан болов уу гэж харагдаж байгаа. Олон ажил хийж үтсний эцэст тэрээр цаг хийдэг ажилд орсон байна. Гэтэл тэрээр үүндээ маш их авьяастайгаа болж мэддэг. Цаг хийнэ гэдэг маш хэцүү ажил шүү дээ. Бугуун цаг тийм. Нөгөө өрөмний үтчиг хаасайгүй гүйж дэгдэж зодоо хийж явдаг хүүхэд нэг газараа удаан суугаад тэгээ маш хариуцлагатай тэр ажлыг хийнэ гэдэг баг байж боломгүй мэт. Тэгэд эн чин тэр олон эрг шуурга хаана орох уу? Тэгээ дараалал нь юу вэ гэж бүгдийн яг таг цээжилж тэр ажлыг хийн шүү дээ тийм. Гэтэл Челентано тэрийг бүгдийг маш сайн чаддаг болсон баг.
Тэгээ бүр мэрэгжлийн зэргийн лиценз олж авсан байна. Тэр маш мундаг байсан байна. Түүний навья сонирхол нь одоо ч гэсэн хэвээрээ гэдэг. Ингээд их цалин авахуулаад ээж нь ч гэсэн маш их баяртай байсан гэнэ. За одоо л нэг энэ ажлаа үргэлжлүүлж хийгээд их мөнгө олоод гэр бүлдээ тус болох нь үү гэдэг. Гэтэл нөгөө хүүчин нэг л өдөр би хөгжимчин дуучин болно гэдэл ороод ирсэн. Челентано хүн нэг л өдөр зурагтаар Elvis Presley-г олж харах нь тэр. Тэгээд л энэ рок н ролл гэдэг хөгжмөнд бүх сэтгэл зүрхээрээ дурлалчихж. Өдөр шөнөгүй тэр хөгжмөө сонсно. Зөвхөн Elvis гэлтгүй олцсон бүгдийг сонсно. Jerry Lewis, Bill Haley гэх мэт түүний дуртай дуучид бол ингээд Америкийн дуучид байна. Цаг засч байхдаа нөгөө хөгжмөө өдөржин тоглолдог. Дэлхийн 2 дугаар дайны дараа тэр Италид, Европт юм те баруун Европт Америкийн нөлөө их орж ирээд тэгээд Италид ч гэсэн тэр нөлөөлж байгаа юм байхгүй юу? Зурагтаар дандаа л Америкийн одоо хөгжим явна, мэдээ явна ч гэдэг юм уу те. Тэгээд Америкийн нөлөөгөөр манай хүү Элвисийг анх олж харсан байна. Челентано анх зөвхөн сонсох дуртай байсан бол сүүлдээ өөрөө ч дуулмаар санагдаад бүжгийн хөдөлгөөнүүдийг хийгээд үтсэн чи их амархан санагдаж эхэлж. Ингээд 7 хоногт хит удаа бүжгийн клубт очиод бэлтгэл хийдэг. Ингээд огттой танилцдаг болсон. Гэтэл огтуд түүнийг тоодгүй. Нэг нүдэрээ чарддаг. Гэтэл нэг өдөр клубт байж байхад нь найзууд нь түүнийг тайзан дээр хүчээр чирж гаргаад чи рок н роллд их дуртай гэсэн. Тэгвэл нэг дуу дуулаад үзүүлчих гэж шахсан гэнэ. Манай хүн ч ихэндээ маш хичээд юунд дуулах. Тэнд ичингүүрэн балаарч байж хаад. За яадаг нэг дуу дуулчихгээд нөгөө хиний Bill Haley-ийн ямар дуу вэ? Rock Around the Clock гэдэг дуу байдаг. За. Тэрийг дуулаад тэг бүжгэлж үзүүлж гэнэ. Энэ цагаас хойш тэрээр энэ бүжгэн клубын хамгийн том хот нь болж ирдэг. Нөгөө нэг нүдэрээ харахгүйсэн охтод одоо хоёр нүдэрээ. Юм хоёр нүдэрээ. Бүгд Челентаног тойрон хүрээлж байгаа. Тухайн үеийн залуучуудын сонирхлыг татсан одоо тренд болж исэн хөгжим гэдэг юм уу тийм. Тэрийг мэдээд маш мундаг дуулаад бүжиглээд байгаа хүнд мэдээж охтод дуртай байлг байх. Тэгээ энэ Челентанод маш их таалагдсан. Тэгээд л ерөөсөө би хөгжимчин болно, дуучин болно гэж шийдсэн юм шиг байна. Дуучин гэдгийг сонсохоос гайхсан шүү. Тий. Эхний хамтран ажиллагч альч юу? Болцсон юм уу? За тэгээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Отривинтэй чөлөөтэй амьсгалыг Отривин дэмжиж ажиллаж байгаа. Тэгэхээр Отривин нөгөө хамрын битүүрлийг 12 цагийн тур шаарлагдаг. Удаа үргэлжлэх энэ үйлчлэгийн таныг 5 тухтай байлгаж чөлөөтэй амьсгалуулна. Ер нь нөгөө нэг юм амьсгалын замын судалснуудыг агшаагаад битүүрлийг багасгаснаар танд юм тухтай мэдрэмж төрүүлж байгаа. Тэгээ хамгийн одоо даваа талтай юм гэвэл та олон удаа хэрэглэхгүйгээр 12 цагийн тур үйлчлэгийг ингээ хадгалагдаад байж байгаа учраас та өдөртөө ер нь нэг удаа за бүр унтахаас өмнө ингээ 2 удаа л хэрэглэх болохоор танд ингэж олон удаа цацах шаардлагагүй. Тэгээ чийгчүүлэгчийн найрлагатай болохоор хорсох, хуурай аших тийм шинж тэмдэг байхгүй. За хамрын цацлага, тусаалга олон хэрэглэдэг хүмүүс одоо цүүлдээ тэрнээсээ харшилдаг, олон удаа хэрэглэж байгаа нь өөрт нь бас тийм айдсын мэдрэмж төрүүлдэг. За ингээл цацаад хахаар одоо эндээ тасчин ч гэдэг юм уу тэгдэг бол энэ нь ингээд өдөрт нэг л удаа цацах болохоор айгу амар шүү. Гэхдээ та эмчийн зөвлөгөөг авч иж одоо эмийн бүтээгдэхүүнийг хэрэглэж бас заншаарай. Ер нь бол бүх эмийн сангуудаар бодолталагдчихж байгаа. 9988 1950 судсаас дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Гэхдээ ер нь амьсгал ингээд нөгөө хүний эрүүл байх хамгийн чухал зүйл тэр хүчил төрөгч биеэр орж байгаа одоо тарж байгаа байдал танд айгүй их чухал учраас та тэр хамрыг битүүрхгүйгээр бүтэн амьсгаа авах тэр анхаарах нь бүр эрүүл мэндэд хийж байгаа жижиг боловч айгүй урт хугацааны үр дүнтэй алхам юм шүү манайхаа. Тэгээ. За баярлалаа. За ингээд удалгүй манай хүний тухай яриа хаасайгуу гарахуулаад бусад клубүүд ч гэсэн түүнийг клубдээ өрөх болсон гинэ. Тэгээ анхны клубээс урилга ирэхэд нь Челентано маш их хайж исэн юм. Яг нь дасан газрын тав зөвлөн өөрхөө клубд бол дураараа дуулаад бүжиглээд байгаа шүү дээ. Тэгээ өөр газар танихгүй орчинд очиод би чадахгүй болов хүмүүс намайг шоолуул яана гэдэг химээж исэн гинэ. Гэтэл Челентано очиод нөгөөтгөө үзүүлбэр үзүүлээд ерөөсөө л шууд од болчихсон. Ингээд хэдхэн сарын дотор тухайн бүс нутгийнхаа л хамгийн том одонд баг Челентано болж өрч байгаа. Шинэ хөгжимд залуучууд их дурлаад байгаа хэрэг байхгүй. Ингээд ийм алдартай болж байгаа да Челентано өөрөө ч итгэхгүй. Тэгэд маш их баяртай байсан. Түүний бүжгийн хөдөлгөөнүүд Элвис ихтэй их төстэй.
Мөн тэрээр өөрийн хөдөлгөөнийг ч гэсэн шинээр зохиогоод Элвистэй холиод тэр нэг эвсэлтэй ч юм шиг эвсэлгүй ч юм шиг гэхдээ нэг харахад нэг гоё байгаад идэг шүү дээ, тий. Яг тэр хөдөлгөөнөө зохиогоод яг ингээ өөрийн болгож авч байгаа юм байна. Харин ээж нь энэ бүхэн огт таалагдахгүйсэн. Ер нь их ууртай байсан. Цаг хийгээд овоо мөнгө олоод нөгөө ирээдүйн ингээ тодорхой болох гэдсэн хүн гинтэл хөгжим гээд ирээдүйн тодорхойгүй юм яриад эхлэхэд нь ээж нь их дургуутсан байна. Чилэнтана бүр хөгжимдөж олсон анхны цалингаа ээж дээрээ бариад маш баяртайгаар авцсан чинь мөнгийг нь нүүрлэн шидэд би энэ бохор мөнгө авахгүй гэж ууралж ирсэн байна. Ингэсэн яг энэний дараа Чилэнтана маш сэтгэлээр унсан гэдэг. Аргагүй шүү дээ. Мөрөөдлөөр мөнгө олоод ирэхэд нь ээж нь дургуцаад байхад. Яг энэ цаг үеийг бодоход зугаа сэнгэл юм шиг, бохор юм шиг л мэдээж харагдаж байгаа хэрэг. Тэгж л байгаа. Гэхдээ бодлого Чилэнтана анхны тоглолтоо хийгээд танхимд байсан үзэгчид бүгд түүнийг хүндлэн биширч байгааг ээж нь хараад түүний тэр бодол сарниг алга болсон юм байна. Харин ч хүүгээ дэмжих болсон. Энэ Гүдита гэж эмэгтэй хүүгийнхээ хамгийн том шүтэн биширч нь болсон гэдэг. Ээж нь 2001 онд нас барсан юм байна. Ингээд нас баран бартлаа хүүгээ дэмжсээр за Чилэнтана ч гэсэн ээжигээ бурхан шиг хайрласаар бурханы оронд нь үтэж өгч. Миний ээж хүчрэг эмэгтэй байсан. Гэхдээ ээж минь намайг өөрөөсөө илүү хүчрэг. Тийм учраас чи заавал амжилтанд хүрнэ гэж байнга хэлдэг байсан гэж тэрээр сүлдэнд орсон байдаг юм. За Чилэнтана маань 16 настайдаа өөрөө дуугаа бичдэг болоод мөн өөртөө адилхан сонирхолтой олон ч найзуудтай болж исэн гин. 17 настайдаа тэрээр Rock Boys гэдэг нэртэй 3 гишүүнтэй хамтлагтай танилцаад тэд нар нийлээд тоглолт хийж эхэлсэн. Харин үүнээс жилийн дараа Чилэнтана маань Итали улсаас анх удаа Миланы мөсөн ордонд болсон рок-н-роллын фестивалийн үеэр хөгжмийн эд сурцсан. Италиас хамгийн анх хөгжмийн эд сурцсан Чилэнтана юм байна. Энэ хөгжмийн эд гэдэг нэг бас байдгийн байна л да. Бүх зүрх сэтгэлээ энэ хөгжимд зориулна гэдэг утгаагаа агуулгатай. Тэр христийн эзлэл байна шүү дээ. Тэрнтэй адилхан тийм зан үйл хийдэг юм бэл. Баптизм гэдэг шиг үү бүр. Тийм. За ингээд бодлого бас тэрээр дөнгөж 18 наснда Италийн рок-н-роллын хаан гэдэг цолыг сэтгүүлчдээс авч чадсан байна. Зөвөр гомжлол юм да тийм. Чилэнтана маань Италид болж байсан дууны олон тэмцээнд ороод төрүүлээд студиудын анхаарлыг татж эхэлж байгаа. Тэр студиудын нэг нь Германы Jolly Records гэдэг компани манай хүнтэй гэрээ байгуулад эхний жилдээ 2 студи альбом гаргадаг гэнэ. Ингээд хөгжмийн ертөнцид Чилэнтана аль хэдийн одоо ингээ хөлөө олчиж байгаа. Харин тэрээр ингээ зогсохыг хүссэнгүй. Кинон тогломоор санагдаад болтгоо. Тэгэхээр өөрийнхөө зурагтай юу гэдэг штэ. Танилцуулга. Тэрийг кино студиуд руу илгээж эхэлсэн баг. Гэтэл хинч түүнийг дэлгэцэн уран бүтээлч гэж харсангүй. Зургийг нь хараад л за бусдаараа л буу цуушаар бай гэсэн шиг баг. Харин тэр үед өөртөө адилхан нэгэн залуухан найруулагч Лучиа Фучи гэдэг нэртэй хүн Чилэнтанаг өөрийнхөө кинонд урьсан баг. Энэ найруулагчд манай хүний тэр итгээ төрхөн за тэгэд харизм нь маш их таалагдсан. Ингээд дуучин хүнийг ямар кино тоглуулах вэ? Мэдээж мюзикл тоглуулна шүү дээ. Эхний кино муугүй амжилттай. Дараагийн кино ч гэсэн давгүй. Харин 3 дахь кино түүний амьдралыг өөрчилсөн. 3 дахь кинон дээр Чилэнтана зүгээр нэг удаа л дуудуулдаг юм шиг. Маш богинохан гардаг. Гэхдээ киноны ард юу болдгийг найруулагчд за тэгээ кино багийнхан багаараа хэрхэн ажилтдаг вэ? Энэ бүгдийг маш сайн харж аваад тэгэд би кино хиймээр байна гэж хүссэн баг. Найруулагч болох нь жүжигчнээсээ илүү гоё юм байна гэж анх олж мэдчихэж байгаа байхгүй. Өөрийнх нь сонирхол тийш юм байна гэдгийг. Ингээд кино урлагт бүр илүү их дурлах болсон гэдэг. Ингээд кинонд ч амжилттай, хөгжимд ч амжилттай ер нь дажгүй явж исэн чинь түүнийг цэрэг татчихдаг. Ингээд цэрэгт явахаас арга байхгүй. Тухайн нөхцөл байдал юу вэ те? Гэтэл манай хүн цэрэгт маш дургүй байж. Тэгээ ядж ягаад ингээд нэг удаа онгоцоор явсан чинь онгоцонтой ухаан алдчих унаад. Тэгээ бүр ингээд цэрэгт маш дургүй болсон. Тэгээд энэ ухаан алдснаас хойш манай хүн бас нисэхээс маш их айдаг болсон. Тэгээ ер нь хөгжмийн л хүн юм гэж харагдах байна те. Өндрийн хайцмайцтай те. Хэдий цэрэгт байгаа ч гэсэн тэрээр уран бүтээлээ харин зогсоосонгүй. Харин ч бүр батлан хамгаалахын сайдаа найрч хагаад цэргээс төр чөлөө аваад
Санремод очиж дуулсан баг. Санремод ч маш том фестивал шүү дээ, тийм. Өмнө нь зөвхөн тамирчдад л зэрэгээс ингэж төр чөлөө авах боломж олгодог байсан бол анх удаа урлагийн хүнд өгсөн нь энэ юм байна. Тэгэхээр манай хүний нэр хүнд хаана байсан бас харагдаж байгаа. Хин тэр Батлан хамгааллын сайд нь бас рок н рол дуртай Челентаног мэддэг байсан гэж би бодоод байна. За энэ Санремод очиод манай хүн 24 мянган үнсэлт 24 милиа бочи. За би дахиж италиар нэгч үгэлгүй байна. Бурхны нэрийг барьж байгаа юм. За энэ 24 мянган үнсэлт гэдэг дууг дуулаад 2 дугаар хайранд орсон гэнэ. Энэ дуунч тэр дороо чартуудыг тэргүүлж эхлэв. Хэдхэн 7 хоногийн дотор 500 мянган хувь борлогдоод тухайн харвны хамгийн шилдэг Итали дуугаар шалгарсан байна. Манайх нь 100-ны малла гэж шалгаруулсан. 11 гэдэм шүү дээ. 11 гэж шалгаруулсан. 10 байвал зүгээр юм шүү. Тийм байна тий. Тийм байна. За тэгэхээр 100-ны малла дуу болцсон гэхээр манайх чинь 100-ны маллаанууд их алдартай том хүмүүс байдаг шүү дээ. Челентануудад тийм болж эхэлж байгаа гэсэн үг байна. 10-ны маллаа болоод 10-ны маллаа болоод маш алдартай гэсэн үг. Ингээд цэргээс халагдаж ирээд манай хүн өөрийн дуу бичлэгийн студид нээдэг. За энэ бас л Италид анхдаг чинь. Тухайн үед бол ингээд том студиуд байна. Тийшээ дуучид очиод өөрсдөө дууг бичүүлсэн шүү дээ. Харин Челентано өөрийнхөө студийг нээснээр хамаагүй их чөлөөтэй уран бүтээлд хувирах болоод бүгдийг өөрийн дураар хийх боломжтой болж байгаа гэсэн. Тэгэд өөрийн студидтэй бас шин залуу гарч ирж байгаа өөртөө адилхан зовлонтой байсан тэр дуучдыг авчираад боломж олгодог. Тэгэд тэд нартэйгээ хамтарч дуу хийдэг. Ийм гоё лейбл болж хувирж байгаа байхгүй. За түүний энэ жишээг олон ч Италийн уран бүтээлч дагсан гэдэг. Тэгээ өөрөөсөө ингэсэн студиудыг нээж эхэлсэн байна. Тэгэхээр манай хүн ер нь бол одоогоор л инфлюенсер байсан гэж харагдаад. Тийм байна. Өөрийн студитэй болоод тэрээр анхны студийн уран бүтээлээс бүрдсэн за дахиад Италиар ярих гэдэг юм гэхгүй. Яа Италиар ярих. За яар. Non mi dir гэдэг нэртэй альбомоо худалдаанд гаргаад тэр дараа 1 сая хувь борлогдоод бас нэгэн амжилтыг тогтоож байж. Харин энэ амжилт нь түүнийг Италиас гаргаад Европ даяар цуурайтуулж эхэлсэн. За энэ амжилтаа тэмдэглээд тэрээр Европоор бас аялан тоглолт хийгээд амжсан юм байна. За манай хүн дуулахаас гадна кино урлагаач гэсэн орхисонгүй. Ирэх жилүүдэд хэдэн гол дүрд тоглоод. Харин тэдгээр кинонуудын дотор Uno Strano Tipo гэдэг нэртэй кино маш их онцлогтой юм байна. Тэрээр зургийн талбай дээр Клаудиа Мори гэдэг нэртэй 19 настай жүжигчин бүсгүйтэй хамтарч ажиллаад танилцж байгаа. За Энэ хоёр анхны харцаараа л дурлалцчихдаг. Челентаногийн сүлд дурсснаар миний хувьд үзэсгэлэнтэй эмэгтэй хүн гэж ийм байх ёстой гэж боддог байсан. Бүх зүйл Клаудиад байсан гэж дурсдаг. ямар гоё. Гэтэл манай хүн чинь энэ үед сүй тавьсан байна. Клаудиа ч гэсэн сүй тавьсан байна. Челентано болохоор энэ бүсгүйг харангуйтаа дурлаад би энд бүх зүйлээ зориулаад би энэ бүсгүйтэй хамт байна гэж шийдсэн гэж. Харин Клаудиа тэр бүхэнд бэлэн биш байж. Чи юу ч болоо байлаа. Зүгээр төр зургийн шохорхлоос болоод гэрэлтэй болчих юм билүү тийм ээ. Ингээд Челентаноос айл болох зайгаа бариад ич. Гэтэл бас татгатаад байсан. Гэтэл тэр нэг морой Челентано маань Клаудиаг өөрийн тоглолтын дээр аваад тоглолт дуусахын хавцаа тайзан дээр гарч ирээд Клаудиад хайр сэтгэлээ илчилчдэг. Ямар зоригтой юм, ямар хөөрхөн юм бэ? Яг тэ олон нийтийн өмнө шүү дээ. Ингээд Клаудиа хамаг зүрх сэтгэлээ бас Челентано зориулахар шийдээд тэгээд нөгөө сүд залгуусаа хоёр тийш болдог. Гэтэ бас онцгой Сүд залгуусаа гэж эмхтэй нь сүд тавьсан байсан. Зүг. Ингээд энэ хоёрын хайрын түүх эхэлж байгаа юм. Удалгүй хурмаа хийгээд хөөрхөн охинтой болдог. За дахиад жоохон байж байгаа. Дахиад охинтой боллоо. За баярлалаа. Ингээд Челентано хоёр нь гой дуучин боллоо, кинонд ч тоглолоо. Өөрийнхөө үзэсгэлэнтэй гэж боддог байсан бүсгүйтэй гэрлэлээ. 3 хүүхэдтэй бүх юм сайхан жигдрээд өстой аз жаргалтай 50 сайхан амьдарч эхэлж байгаа. Харин эхнэр Клаудиан өөрийн жүжигчний замналаа хойш тавиад гэр бүлдээ цагаа зарцуулахар шийдсэн. Энэ бол эмэгтэй хүний хувьд маш хэцүү шийдвэр. Өөрийн мөрөөдлөө, хүсэл зорилгоо бүгдийг хойш тавина гэсэн үг. Ер нь бүгдийг золиослоод орхино гэсэн үг шүү дээ. Тэгэхэд 3 хүүхэдтэй ихэр маш их ажилтай гэсэн үг шүү дээ. Гэр бүл гэрийн ажил дуусахгүй. Нэг хүүхэдтэй хүн л яадаг байлаа тий. Тэгэхээр би ингэж уриалмаар байгаа юм. Нөхрүүдэд, аавуудад эхнэрээ хайрлаарай, эхнэрээ ойлгоорой.
тэр за хэдий гэр бүлтэй мэдээж хайртай байлгүй яах вэ? Гэхдээ л өөрийнхөө тэр хүсэл, зорилго, мөрөөдөл бүгдийн золиослоод та хэдийг хайрлах гэж. Та хэдэд бүх цаг заваад зарцуулж байгаа шүү. Гэртээ сууж байгаа шүү гэдгийг ойлгоод хайрлаж хүндлээрэй гэж уриалмаар байна. Яг оноо. Нөгөө эрэгтэйч бай, эмэгтэйч бай. Би бас эмэгтэйчүүдэд нь уриалмаар байна. Нөгөө нэг эрэгтэй хүмүүс ингээл ажлын төлөө маш их явдаг шүү дээ. Ажиллаа хийн. Одоо гэртээ хүүхэд хараа суухгүй ч гэсэн ар гэрээ нуруунд дээр авч явна гэд тэр хүн бас айгүй олон мөрөөдлийг хоошин тавьж иж магадгүй учраас хин би биенийхээ нэг тэр ахуйгаас тавсан мөрөөдлийг мартахгүй амьдраасаа тий. Айлгуулна. За бас эрэгтэйчүүдийнхээ өмнөөс нэг юм хэлэхэд одоо хүүхдээ хардаг одоо аауд зөндөө болсон. Тэр хүмүүсийг ч гэсэн ойлгох хэрэгтэй. Одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн. Чи хүүхдээ хард юм уу гэд шоолдог байсан. Тэр бол шал утгагүй юм байхгүй. Чин тэр гэр бүлийн байдал ямар байхыг бид мэдэхгүй шүү дээ. Мэдээж эхнэр нь өндөр цалин аваад ахуй хангамж нь сайн байх одоо боломжтой бол эхнэр нь ажиллаа хийгээд аав нь хүүхдээ харсан дээр шүү дээ. Яаж ч бодсон тийм. Тэгэхээр тэр аав нартаа бас хандж хэлэхэд баярлалаа гэдэг. Эхнэрүүд нас тийм. Тийм шүү дээ. За харин Клаужагийн хувьд кино урлагаас бас яг хүндэрч байгаагүй гэнэ. Гэтэ гэрээсээ гарахгүйгээр маш гоё ажил болж ийсэн баг. Энэ нөхрийнхөө менежерийн ажил. Хаана ямар төсөлд оролцох вэ? За тэг хуулийн асуудлууд юу вэ гэх мэт та бүх зүйлийг шийдэж өгч ийсэн баг. Зөвлөж өгч ийсэн. За мөн Челентаногийн гадаад төрх байр байдал ямар байвал хүмүүст илүү таалагдах вэ? За ямар төсөлд оролцох вэ гэх мэт бүгдийг ингээд зөвлөж ийсэн. Октод нөхрийг нь сонирхоод байгаар нь нөхөртөө ингэж хэлсэн баг. Чи шалиг хүүхэмсэг тийм төрхтэй бай. Тэгэх юм бол чи илүү олон фенүүдтэй болох юм байна. Гэж зөвлөж ийсэн баг. Өө ямар хөөрхий. Тийм бооз. Энд ямар ч нэг те итгэлгүй ч юм уу бити тэгэрээ гэсэн дарсан юм байхгүй. Тэр хүний илүү хол явах хэрэгтэй гэдгийг мэдээд шүү дээ. Яг тэгж байна. Ямар гоё. За нөхөр нь ч гэсэн эхнэрийнхээ зөвлөгөөг маш уриалгахнаар хүлээж аваад дан биелүүлэхгүй яах вэ? Юу вэ? Гэтэ ямар нэгэн болохгүй шүү дээ чи те. За мөн Челентаногийн элдв сахилахгүй үйлдэлүүд хийдэг байсан эхнэртэй нас холбоотой. Эхнэр нь л янз бүрийн юм сэтэд нөхөртөө хэлдэг. За жишээлбэл замын голд бүжгэл. Энэ эхнэрийн санаа. За тэгээд эхнэртэйгээ хэрэлцэн тэгээд гал тэрхэн дайруулж амиа орлох гэж байгаа гэдэг цуу яриа тараа. Энэ болгон чиний нэр хүндийг өсгөнө гэжсэн баг. Зэвүүн сэтгэж байгаа зү. Яста. Одоо үйл угаал. Нэрнэ тэ. Тэг бүр Челентано тийм яриа гаргаад заяа. Тэр нь сонин дээр гараад тэг яг тэр цагт нь гал тэрхний тэр буудлын хавцаа зөндөө хүн атсан гэж. Одоо атсан чи Челентано нэрээ зам дээр хөвтөжсэн. Технэр нь хажууд нь за чи босолтоо битгий уурлаа тэр гэд бас нэрчиж үжигтэй. Сайн ч мууч ямар ч байсан тэр хүний нэрийг л хаа сайгүй сонсгоод байна те. Яг тэгж байгаа. Ямар хөөрхий. Тэг бүр гал тэрийг ирээд мөргүүлэхийн даваан дээр Челентано өсөж боссон гэдэг шүү. Энэ бүр амар дэлжгараа амар. Өөртөө адилхан ямар дөрсгөө их нэртэй болсон. За нэг замын гол бүжгэлдэг штэ. Тэгээд нэг хөдөлгөөн саатуулаад байсан чи цагдаа нар баривчлаад аваа явцсан. Тэгсэн чинь цагдаагийн газрын гадаа хэдэн зуун зуун Челентаногийн фанатууд очиод манай хүнийг сул энэ гэдэг бас бослог гаргасан гэдэг юм чи. За 1966 онд Челентано маань Санремогийн тайзан дээр дахин нэг удаа гараад өөрийн шинэ уран бүтээлээ төлөвлөлдөг. Энэ дууг Il ragazzo della via Gluck буюу Gluck гудамжны хөвгүн гэдэг нэртэй юм байна. Та сая италиар ярьсан уу? Ой тийм ч та бүр тун бодлохгүй. Ус цас болох шинжтэй шүү. За энэ дуу шүү дээ тийм. Челентаногийн дуучны замлын хамгийн чухал бөгөөд хамгийн том дуу болсон гэж тооцогддог юм байна. Утга санаа нь бетонын ширэнгээр дүүрсэн томоохон хотуудыг шөмжлээд энэ хотуудад сүнс гэж алга. Энэ хотуудад байгалийн сайхан гэж алга гэх мэтийн зүйлсийг агуулдаг гинэ энэ дуун дээр. Италийн чартыг хэдэн сарын турш тэргүүлсэн. За бүр дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт багтсан. 22 өөр хэл дээр орчуулагдж дуулагдсан маш мундаг дуу байна. Түүний нэр хүнд үүнээс хойш улам өсөж байгаа. За 22 хэл дээр орчуулагдана гэдэг бол 22 өөр улс Челентано гэж хэн бэ гэдгийг мэдж авна гэсэн үг юм. За 1969 онд түүний тоглосон дараагийн кино болох Серафино гэдэг кино нээлттэй хийдэг. Энэ кино үзэгчдээс болон шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээ авдаг. Челентаногийн жүжиглэлтийг ч гэсэн энд үнэхээр мундаг гэж магтжсэн. Зарим шүүмжлэгч нар энэ киног Челентаногийн хамгийн мундаг кино гэж үнэлдэг юм билээ. За манай хүн энэ кинонд анх шалгаруулалтанд орохдоо нь найруулагч
За чи өстө бүтэхгүй ээ. Чиний төрх жүжиглэлт энэ кинонд тохирохгүй. Чи тэр Enigma кинонд ч юм уу эсвэл тийм детектив кинонд очиж тоглоорой гэж хэлж ирсэн юм. Харин Челентано бууж өгсөнгөө зохиол нэг таалагдсан бололтой. Би дахиж шалгуулалтанд орё идэх үү гэж гуйсаар хагаад 2 дахь шалгуулалтан дээр ирдэг. Ингээд эргэж ирэхдээ найруулагчийн хүссэн яг тэр дүрээр эргэж ирдэг байхгүй. Найруулагч хараад бүр маш их баярлсан боловч цаана айцтай байсан баг. Энэ азар ингэж үү? Эсвэл өөрийгөө үнэхээр ингээд өөрчлөж чадчих уу? Хэрэв би энийг сонгочих юм бол тэр азан найдаа сонгоцсон байх үү дээ гэд. Гэтэл түүнийг сонгосон. Тэгээд Челентано маш мундаг байж энэ киног дэш нь хүргэж чадсан баг. Дараагийн хамтран ажиллаж. Үу за тийм. За. Гэмэн шартаа юм аа. Гоё юм аа. За, нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээй, Unitel дэмжиж ажиллаж байгаа. За, Unitel Group маань хэрэглэгч олон нийтийн дижитал мэдлэгийг нэмэгдүүлээ, цахим орчны эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилготой үлгэртэл байдаг нэртэй юм нөлөөллийн компанитай энийг хэрэгжүүлж байгаа. За, энэ компанит ажлын гол онцлог нь болохоор кибер аюулгүй байдлын талаарх мэдээллийг хүн бүрийн сайн мэдэх тэр үлгэрийн түүхүүдээр дамжуулаад маш ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр биднэрт хүргэж байгаа явдал юм аа. За жишээлх юм бол нөгөө цахим орчинд байдаг хэлбэр аргаар мөнгөтэй болоорой. За одоо мөнгөө шилжүүлээд хүргэлтээр тэгээд аваараа ингээд аваараа ийм хямдралаа гэдэг ч юм уу те. За ийм эрсдлүүдээс биднийг одоо сэргийлүүлэх гээд байгаамаа. Иймэрхүү амар аргаар эсвэл хонжуур ч юм уу ийм байдлаар мөнгө олдог юм бол ерөөсөө үлгэртэл байдаг шүү гэдгийг бидний мэддэг сэдвүүдээр бас сануулж байгаа юм. Тэгэхээр манайхан бас дэргийн тойронд нь одоо яг ийм янз бүрийн онлайн дэлгүүр ч юм уу иймэрхүү байдлаар одоо хулигтуулаагүй хүн баг байхгүй л гүдээ. Одоо манай ихчил гэхэд саяхан бас Ясис Америк Бодин гэж хагаад мөнгөө хийсэн. Тэгэл таг маш олон хүн захиалгыг зуг нь лайк майктай комент зөндөө байсан мөртлөө тэгээд яг цагдаагийн газраас л энэ ч одоо угаасаа л нэг тийм ийм леврийн юу байгаад байгаа юм гэсэн байдлаар хандж илээ. Тэгэхээр маш сайн нягталж үзчихээ. Одоо баталгаатай их сурвалжаа судалтай авалт хийжвэ. Бас KFC-гээс захиалга хийж хагаад дансанд нь байсан 20 хэдэн сая төгрөг алдсан нэг онлайн бизнес эрхлэлтэй эмэгтэй байсан шүү. Тэгэхээр аягүй сайн нягталж үзэх хэрэгтэй юм байна. Ер нь. Тэгэхээр үлгэртэл байдаг юмнууд итгэхээ болий. Тэд өсгөө даваарай маваарай. За тэдийг явуулаад тэд толгойд авмаа гэсэн юмуд манайхаа итгэхгүй айл болох одоо лавлж асууж байгаарай. За Unitel-д баярлалаа. Нийгмийн хариуцлага өргөнд одоо бидэнд хэрэгтэй зүйлсийг байнга хүргэж идэхэд баярлалдаг шүү. Яг тийм тий. За ингээд манай хүний нэр хүнд улам өссөөр байгаа. Дараагийн дөрөв ч гэсэн түнд маш амархан болтож. За энэ удаад тэрээр домогт София Лорентэй хамтран тоглолтыг. Италийн маш мундаг домгуудын нэг шүү дээ. Ингээд түнтэй танилцаад л энэ хоёр маш сайн найзууд болцсон гэдэг. Ерөөсөө Челентано тийм бас юу гэдэг вэ? Нийтж юм шиг. Ингээд жүжигчний замнал нь маш шамжилттай болоод ирснээр манай хүн ч маш их урамшаад ирэх жилүүдэд өөрөө киногоо продюсерлж эхэлдэг. Өөрөөсөө бүх зардлын гарна гэсэн үг. Нэг байшин худалдаж аваад засвар хийх гэж 15 жил болсон гэнэ. Яасан гэсэн чинь олсон бүх мөнгөө дараагийн кино төсөлтөд зарцуулаад байсан юм. Ингээд байраа засах мөнгөөнөөсөө дэш явуулаад байж. Эхнэр хүүхдүүд жоо уралсан л байна. За ингээд өөрөө найруулад зохиолыг бичээд продюсерлаад бүх зүйлийг өөрөө хийж эхэлсэн. Маш мундаг кино бүтээгч болж исэн байна. Өөрөө гол дүртэн тоглоод байгаа шүү дээ. Тэнгүүд өөрөө продюсерлж байгаа юм чи гол дүртэн тоглохоос аргагүй гэж бодогдож болох юм. Гэхдээ зөвхөн өөрийн гэлтгүй бусад найруулагчдын кинон дэр ч гэсэн дандаа гол дүр бүтээдэг болж байгаа. Тэр дуучин залуу маань бас маш мундаг жүжигчин болж байгаа нь. За Челентано маань дуугач бас хайсангүй. Шинэ дуунууд гаргаад фестивалуудад очиж дуулсан хэвээрээ. Санремод ч гэсэн боломж олдвол оролцсон хэвээрээ. Санремо ч нэг ялагчтай шагнал өгдөг байхгүй. Одоо зөвхөн ингээд дуулдаг биш. Одоо уралдаан байхгүй. За ингээд энд олон удаа дуулсан ч гэсэн ерөөсөө нэгдүгээрээр авч үзег байсан гинэ. Харин 1970 онд тэрээр их нэртэйгээ хамт дуулсан дуугаараа энэ фестивалд анх удаага төрүүлж чаддаг. Мөн тэрээр магадгүй дэлхийн хамгийн анхны рэп туг зохиосон байж мэдэх юм гинэ. Мангар урт нэртэй нэг дуу байдаг. Тэгэхээр Челентано рэп гэд хайгаад үзэх юм бол тэр дунд гараад ирнэ. Англиар үгэлэн энэ дээр. Ер нь яг хипхоп дуу шиг заяа. За. Их хөрхөн дуу. Айгуу тийм сонсголонтой. Тэр артлын юу мөн ч гэсэн хөгжим энтерч айгуу гоё. Сонсоод ямар тийм дуу байл. Их нэртэйгээ дулсан гэдэг нэг сонирн байна. Хөөрхөн байна. Оо тийм. Ямар гоё хамтрал юм бэ гэдгийг яг нэг юм эр хүний зүүн совин гэж байдаг бол яг тэр бүгдийг олж хараад их нэрээ сонгосон юм байна. Дуулахтаа хүртэл ингэж юм, амьдрахтаа ингэж юм те. Тэр айгуу гоё тийм
бухнаас зайсан бүр нэг юм зохицол байсан байна. Ямар гоё хатаарч байна. Харин тий. За нэг рэп дуу гэдэг нь нийгмийг шүүмжилсэн дуу. Ер нь түүний сүүлийн уран бүтээлүүд нь энэ нийгмийг, орчин тойрныг, байгаль дэлхийг сайн болгох гэсэн ч гэдэг юм уу те. Ийм хөө шүүмжилтэй, тийм нийгмийн асуудлуудыг хүндсэн ийм дуунууд болж хувирж байгаа юм. 1972 онд гарсан 100-ны хорон санаат гэдэг нэртэй цомог нь тэр чигтээ энэ нийгмийг болж бүтэхгүй байгаа юм зүйлсийг шүүмжилсэн дуу. Энэ дээрх бүх дууг Челентано өөрөө үгийг бичээд өөрөө аян зохиосон гэдэг. Ер нь уран бүтээлч хүн юм л байх хэвээр л та. Өөрийн үзэл бодлоо илэрхийлж тэр жинхэнэ уран бүтээлч болно шүү дээ. Түүний үзэл бодол дэлгэцийн бүтээлүүд дээр ч гэсэн илэрч байсан гэнэ. 75 онд гарсан Юпидүү гэдэг нэртэй кинонд коммунизмын тухай, эдийн засгийн буруу бодлогын тухай өгүүлдэг. Ер нь болж бүтэхгүй байгаа юм дахиад харуулдаг. Челентано маань энэ кинонд зохиолч, найруулагч, хөгжмийн зохиолч, эвлүүлэгч, гол дүрээр гэдэг маш олон оройлд оролцдог. За мөн өөрийн эхнэр болон 3 хүүхэдтэй ч гэсэн энэ тоглолт юм байна. Харин зураг авалтын үеэр нэг харамсалтай зүйл болсон нь зурглаачаар ажиллаж байсан хөл алдаж гол руу ус руу унаад тэгээд аврах ямар ч боломж байгаагүй тэнд нас орсон юм. Үүнээс болоод кино багийнхан за тэр дундаа Челентано маш их цочролд ороод хэдэн сартаа л гарч чадаагүй гэдэг. Тэгээд түүнийг бас санамсаргүйгээр хүний амьд үрсэн гэж шүүгээд ерөөсөн асуудлууд ундарч өгсөн. Ингээд арай гэж түүний гин буургүй гэж үзээд кино дахиад үргэлжлэх болдог. Энд мэдээж үргэлжлэх байх тийм ээ. Харин энэ удаа Челентано маань маш олон үүрэгтээ оролцож исэн бол шинээр зурглаач гэдэг үүрэгтээ давхар оролцож байгаа. За энэ кино маш их амжилтыг дагуулад Италида Колт гэж үнэлэгдэх болсон. За мөн Каннын кино фестивалаас Palme d'Or буюу хамгийн дээд чагналд нэр дэвшиж чадсан байна. Шүүмжлэгчд энэ киног Челентаногийн хамгийн чухал кинонуудын нэг гэж бас үнэлдэг юм байна. Гэхдээ түүний хамгийн алдартай кино нь арай биш л дээ. Түүний хамгийн алдартай кино бол 1980 онд нээлттэй хийсэн. Харин 1975-аас 80 он хүртэл тэрээр хэд хэдэн кинонд гол дүр бүтээгээд тэр болгоно амжилт дагуулсаар байна. Өөрөө найруулахаас гадна бусад найруулагчтай ч хамтарч ажилласан хэвээрээ. Бараг бүгдээрээ инээдний кинонууд шүү дээ. Тэрээр инээдэн мөн өөрийн дуунуудаараа нийгмээ болж бүтэхгүй байгаа зүйлсийг шудраг бус байдлыг шүүмжилсэн хэвээр. Харин 1980 онд гарсан одлоо битгойн хэлэх гэж байгаа кино бол бас л нийгмийг нэг талаараа шүүмжилдэг. Гэхдээ үзэгчид юуг олж хардаг вэ гэвэл тэр нэг гоё инээдмиг, тэр нэг гоё зохиолын санааг олж хардаг. Энэ кино түүнийг дэлхийн хот болгоод хоёлоо өнөдөр ярьж байгаа шүү дээ. За зөрүү дэрийг номогдгсан гэдэг энэ кино дэлхийн хит болдог. Түүнийг дэлхийн хот болгодог. Харин энэ кино ийм их амжилт дагуулах хамгийн том шалтгаан нь Адриано Челентано байдаг юм. Кино зохиолох санаа нь гоё ч гэсэн түүнийг дэлгэцэн дамжуулах нь баг хамгийн хэцүү хэсэг нь байсан баг. Үүнийг манай төгс хийсэн дүрдээ төгс тохирсон. Түүний дүрийг Элия гэдэг. Библиэлд гардаг гигантны нэр юм байна л да. За энэ хүн хүмүүст маш дургу. Харин амьтад байгаль дэлхийд маш их хайртай. Кино зохиолчоор за мөн найруулагчаар нь Франко Кастеллано, Жузеппе Моккиа гэдэг хоёр хүн тоглосон байна. За энэ Мочиа гэж унших баг. Харин тэдний зохиол дээр манай Челентано маань өөрийн санаа бодлыг маш их оруулж өгöd. Яг зураг авалтын талбай дээр өөрөө импровайз буюу тэр дороо сэтгэж маш олон тоглолтыг хийсэн байдаг юм байна. Ястаа нэг янзын зөрүүд гарын тухай юм кино. Ааш гэж атсаг. Таарч тохирох хүн байхгүй. Тосхныхныгаа бүгдийн шүүхт өгсөн. Шүүгчээ хүртэл шүүхт өгсөн. Хөөрхөн нэг юм гин сайн уу Элия гэсэн чинь чи хизээ надтай мэдлдэг болсон. Өнө бүсгүй гэрт нэрдэг штэ. Тэгсэн чи бүсгүүд би 40-тэй гэсэн чинь чи 40-тэй гэж харагдахгүй байна. Залуу харагдаж байна. Харин би 25 таа гэдэг байхгүй гэсэн чинь. Чи 25 таа гэж харагдахгүй байна. 26 таа гэж харагдаж байна. Ямар ч л байсан те. За ийм гоё киног одоо үзээгүй хүмүүс байвал үзээрэй. YouTube дээр өнгөө байж байгаа шүү гэж хэлмээр байна. Үнэхээр гоё кино байгаа шүү. За энэ киноноос бид Челентаноос гадна за Орнелла Мути гэдэг нэртэй маш үзэсгэлэнтэй нэг бүсгүйг бас олж хардаг. Энэ киноноос
зөрүү дэрийг номготгосны дараа энэ хоёр маань бас Madly in Love гэдэг нэртэй кинонд хамтран тоглолт. Энийг нэг зөрүү дэрийн 2 дугаар анги энтер гэж бас ярих тохиолдол бий. Яг нэг хоёр хүн тоглолцсон юм чинь. Тэг жилийн зайтай гарч байгаа. Гэтэ энэ хоёр л өөр киноноос шүү. Тухайн үед л яг 2 дугаар анги гараасаа гэж хүсдэг штэ тий. Тэнгүүд яг гарчмаг за 2 дугаар анги гэж бодчих байгаа л да. Хамт тоглож харна. За энэ хоёрын нэр хүнд ингээд маш их өсөж эхэлж байгаа. Италид. За тэгээд мэдээж өсөд байгаа нэр хүнд хосуудын дүр бүтээгээд байдаг. Энэ хоёрын хооронд ямар нэгэн болоод байна уу гэдэг хардлага сэтгүүлчдийн дунд ч үзэгчдийн дунд ч гарч эхэлсэн. Тийм шүү дээ. Бүр маш их гарсан. Энэ одоо бодсон чи эхнэр нь баг тийм яриа гаргах ч гэж бодлоо би бүр. Гэтэл үнэхээр ч зөрүү дэрийг номготгосон киноны зураг авалтын үеэр энэ хоёр биевэндээ татагтаад исэн юм байна. Оо тийм. Бүр энгийн дурлал биш, нэлийн гүнзгийрсэн гин. Орнила энэ үед нөхрөөсөө салсан. Челентоногийн төлөө байсан гин. Түүнийг ч гэсэн эхнэрээсээ салаад өөр дээр нь эрхийг хүлээж байсан. Харин нөгөө талд Челентоногийн эхнэр нь нөхрийнхөө найралд харилцааг олж мэдээд түүнээс салах дээрээ тулаад нэг хэсэгтээ тустай байсан юм байна. Гэхдээ манай хүн хэдий өөр бүсгүйтэй учир ургуулад нэг хэсэг дурлаад болохоо байсан ч гэсэн эхнэрээсээ уучлалгүйгээд өөр дээр ирээч гэж өвдөг сүгдэн байж гэрлэлтэд авч үлдэж чадсан гин. Эхнэр нь тэр дорол уучлсан гэдэг. Маш гоё аргаар л уучлахгүйсэн шиг. Ингээд энэ хоёр маань маш олон жил амьдраад 3 хүүхдийн эцэг одоо болсон байгаа шүү дээ. Одоо ч тухай тийм. Челентано бас энд өөрийн хариуцлагыг ухамсарлаад гэр бүлээ хамтдан байлгах ёстой гэж бодсон ч байж магадгүй. Гэхдээ эхнэртэй маш хайртай учраас салж хэрхэн чадах вэ? Миний хувьд нэр хүнд мөнгө төгрөг ерөөсөө чухал биш. Хамгийн чухал нь миний гэр бүл гэж тэрээр сүлдэлсэн байдаг юм. Тэр үгэндээ ч Челентано хүрдэг. Клаудиа буюу эхнэр нь ч гэсэн хүрдэг. Тэд 1964 онд Челентано 26 настай байхдаа Клаудиа 19 настай байхдаа гэрэлсэн шүү дээ. Одоо болтол хамт гэхээр 62 жил хамттай байх нь. Оо яста гайхалтай. Гэрлэхдээ насан туршдаа хамтдаа гэдэг амлалтыг тэр хоёр биелүүлж байна. За харин Орнеллатай холбоотой асуудал намжсны дараа Челентано кинонд үргэлжлүүлж тоглосон. Гэхдээ эх жилүүд тэрээр кинон тоглох нь багасаад дуу хөгжмөөс ч гэсэн нэг хэсэг хөндөрсөн гэнэ. Бараг 6 жил кинон тоглох баг шүү. 86 оноос хойш. Магадгүй гэр бүлдээ илүү цаг зарцуулах хэрэгтэй гэж бодсон баг. Харин хэдэн жилийн дараа тэрээр 1991 онд иргэн ирдэг. Харин гэхдээ телевиз дээр ирж ирдэг. Тэрээр өөрийн телевизийн шоу нэвтрүүлэгтэй болоод хагасаа өдөр болгон ямар нэг одыг шоунд оролцуулаад тийм хөгжмийн юм гоё нэвтрүүлэгт хийдэг байхгүй. Энд маш олон жил үргэлжилсэн. Тэгээ сүүлдээ Челентано за болио одоо гэжээж би өөр юм хийя гэжээж энэ цуврал шоу зогссон юм бэл. За 1992 онд тэрээр Cyber Eden гэдэг нэртэй кинонд тоглолт. Энэ бол түүний хамгийн сүүлийн кино. Энэ цагаас хойш тэрээр дахиж кино тоглоагүй. Түүнд маш их санал ирж байсан боловч тэрээр кино урлагаас нэг мөр зодог тайлыг шийдсэн байж. Сүүлийн үеийн кинонуудын зохиол гэж авах юм алга гэдэг шалтгаанаар. Би хэдий ингээд тоглож болох ч гэсэн би уран бүтээл тогломоор байна. Би кинон тогломоор байна. Энэ кинонуудын санааг нь харалтаа, зохиолын харалтаа гэд маш голонгуй байсан юм билээ. За ингээд нэг мөр зодог тайлчиж байгаа. Гэтэ 2001 онд гэдэг үлээ. Нэг цувралд нэг хальт орж гардаг юм шиг байна. Харин тэрээр дуу хөгжмөөсөө холтоогүй. Маш олон дуу шинээр гаргаад олон ч тоглолтууд, том тоглолтуудыг тавьж байж. Түүний үүсгэн байгуулсан нэг студи шүү дээ. Тэрийг Clan гэдэг байхгүй. Clan гэдэг студи үйл ажиллагаагаа явуулсан хэвээр за тэрээр 50 жилийн хугацаанд 42 альбом гаргасан. Яаж ажиллаж исэн энэ дээр харагдаж байна. Өдөр шөнөгүй ууггүй ажиллаж исэн байна. Яста. За 2005 онд тэрээр өөрийгөө цагаан хоолтон гэж зарлаад энэ дэлхийн амьтад бүгд бидэнтэй адилхан амьдрах хэрэгтэй. Тэд бидэнтэй адилхан хайрлаж, гуниглаж, бүгдийг мэдэрдэг сэтгэл хөдлөлтэй. Тиймээс би тэднийг хохироож чадахгүй. Ядчил надаас болж ямар нэгэн амьтан хороогдсон байгаасаа гэж би хүсэхгүй байна гэдэг утга санаатай мэдээллийг хийж байж. За ингээд ирэх жилүүдэд Челентано хэд хэдэн шин цомог гаргаад
тэдгээр нь гарсан даруйдаа л сая хувиар борлогдчихсэн. Шин дээд амжилтуудыг тогтоож хийт болж исэн. Харин тэрээр олны өмнө гарах нь баг багаар ингээд багассаар байна. Нас ч нэлээд дээр гарсан. Тайзан дээр үзүүлбэр үзүүлнэ гэдэг түүний хувьд хүндрэлтэй болж эхэлсэн болов. Залуудаа тайзан дээр ясгүй имшгэлт хуйлцдаг байсан од маань одоо сандал дээр гитартай суудаг болсон. Түүний дуу ирч хүчээр дүүрэн рок н роллыг жинхэнэ мэдрүүлдэг байсан. Одоо харин уянгийн философик дуунууд зөнгөлнө. 2012 онд тэрээр маш олон жилийн дараа дахин нэг удаа Санремогийн тайзан дээр гардаг. Түүнийг тайзан дээр гаргахад хүн бүр сэтгэл хөдлөн угтан авдаг. Амьд домг нь өөрийн биеэр тайзан дээр гарч байгаа юм чинь үзэгчд галзуурхчихжсэн аргагүй. Энэ тоглолтод оролцоод тэрээр $700,000 цалин авдаг юм байна. Гэхдээ энэ цалингаа бүгдийн сайн үсэн хандвалсан гэдэг. Харин энэ домгийн маань өөрийн бие таасан сүүлчийн тоглолт нь 2012 оны 10 сарын 8-9-нд тохиож. Веронод байдаг амфитеатрт дээр 2 өдрийн турш танхим дүүрэн үзэгчдийг цуглуулan сүүлийн тоглолтоо хийсэн юм байна. Тоглолт дээр дуулагдсан бүх дуунууд бүгдээрээ хитүүд байсан. Дуу дуулагдж эхлээд л Челентаног 6,000 фэнүүд нь дэмжиж хамтдаа дуулж тэр нэг 2 үдшийг сүүлчийн тоглолтыг гэрчин болж үзсэн юм байна. Гэхдээ үзэгч түүний сүүлийн тоглолт гэж мэдээгүй л баг л та. Энэ цагаас хойш Челентано тайзан дээр гараагүй. Харин хүүхдүүд нь аавынхаа адил дуучин болцоож аавынхаа оронд тайзыг нь дүргэж буй юм байна. Ямар гоё. Нэг охиноос бусна. Тэр нэг охин жоохон харамсалтай хувь тавилантай. За баг багтаа гэрээсээ яваад тэгээд жоохон асуудалтай юм л. За харин Челентано маань одоо хайртай эхнэр Клодиатайгаа хамт Милан хоттой амар жимээр амьдраад эхнэр нь түүний үүсгэн байгуулсан Клан студийн үйл ажиллагааг хариуцаад захирлаар нь ажиллаж байна. Харин Адриано Челентаног энэ домогт уран бүтээлч маань буцаад цагчин болсон байгаа юм. Йоо. Япа бүр үлгэр яриаг үсттэй тий. Яг намтар. Яг гой санагдчихэв одоо энэ хүний амьдралаас эр хүнтэй хүссэн эмэгтэйг авч чадсан байна. Тэгээд өөрөө юу хэрэгтэй вэ гэж тэр хүсэл мөрөөдөл амьдралд ер нь нэг юу хийхийг хүсэж байгаагаа олно гэдгээс айгүй азтай хувь тавилан шүү. Тэрийгээ олсон байна. Үр хүүхэд төрсэн байна. Амжилтанд хүрсэн байна. Өөрийгөө хамгаалж чадсан байна. Үр хүүхдүүд нь үргэлжлүүлээд авчиж ёо ярих юм бол. Тэснэ цагчин ямар гоё төгсгөл вэ? Төгсгөл гэж хэлэх муухай л та. Гэхдээ амьдралынхаа сүүлийн үеүүдийг дахиад нэг тэр хөөрхөн төвлөрч суудаг. Тэр ажиллаж нэг үнэхээр таалагдлаа. Тэгээд тэр алдсны ихнэр нь уучлсан ч гоё байна. Ер нь алдаагүй хүн байснаас алдаад ойлгоцсон илүү гоё шүү дээ. Ер нь. Тий. Гайхалтай. Үнэхээр гоё. Та баярлалаа зингэлээ. Би ч өөр нэг атаархаа хүн болж гоё ингээл ирсэн. Атаархаа суудгуулж. Баярлалаа. За баярлалаа. За шинжлэх ухаан таны мэдхүү од мөндөр сувгийн кино түүх нэвтрүүлэг та бүхэн төрлөө. Нэвтрүүлэг YouTube-ийн од мөндөр сув, НТV телевиз, од мөндөр радио 83.3 107-оос телефоноор та бүхэнд хүрлээ. За энэ дугаарыг дэмжиж ажилласан Отревинтэй чөлөөтэй амьсгалын Отревин мөн аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээцгээе. Unitel-д баярлалаа. Нэвтрүүлэг бэлтгэгээрсэн бата баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагийн банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.